Та бүхэндээ Бавгаачин нохой гурвын тухай мэдээлэл төлөвлөе. За, Бавгааны талаар. Бавга Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид маш ихээр тархжээ. Орчин үеийн Бавга нь түгээмэл шин чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр ус, эргэж хураагддаггүй таван хүмс бүхий тавхаатай, хойд хөл дээрээ босдог богино сүлтэй. Цагаан Бавга голдуу мах иддэг бол аврах хулсны Бавга бараг үргэлж хулсаар хоолддог гэжээ. Үлдсэн 6 зүйлийн Бавга нь бүгд холимог идчихтэн ба тухайлбал ургамал амтнаар хоолдог. За, чон. Зарим чон 100 кг тохиолдол бий. Экваторын бүсээс хол амьдардаг чоннууд жин ихтэй ажээ. Халуун орны чон нохойноос нэг их том биш аж. Хойд туйлын чон 60 кг хүрдэг нь ердийнх аж. 2008 онд Стэнфордын их сургуулийн судлаачид нохой шиг хар үстэй чоннууд байгааг тогтоожээ. Энэ хар чон бол нохой нь ирлийж ихэвчлэн Хойд Америкт таарлагдана. Нохойны хөлс арьсаараа бус хөлнийхээ савруугаар гадагшилдаг. Энэ нь нохойны хөл яагаад попкорн шиг давслаг үнэртдгийн шалтгаан юм. Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг нохой болгоны хамрын хээ бас өөр байдаг. Цагдаа нар голдуу нохойны хамрын хээг хэрэг тайлахад ашигладаг гэжээ.